зээл хөөцөлнө гэдэг ч бөөн чирэгдэл юм шүү. Тоймтойхон юм аваагүй хэрнээл цалин дуусчих юм аа. Цалингийн зээл лизинг хоёрын аль нь ашигтай байдаг юм бол? Зээлийн хүү хадгаламжийн хүү л гэдэг байдаг. Ингээд хүүгээ яг яаж зөв тооцохыг бид нар мэддэг үү? Санхүүгийн харилцаанд ороход энэ мэд мэдэхгүй олон бэрхшээл танд тулгарч байна уу? Бизнес радио 98.9 санхүүгийн боловсролыг дэмжигч Голомт банк хамтран таны санхүүгийн боловсрол нэвтрүүлгийг хүргэж байна. Санхүүгийн боловсролыг дэмжигч Голомт банк, Эдүүцэг, голомтбанк.com гэсэн цахим хуудсыг танд зориулан нээлээ. Энэ талаар Голомт банкны маркетингийн хэлтсийн захирал Бат Зултай ярилцсан. Санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх гэдэг ийм аян өрнөж байгаа юм байна. Ер нь юунаас болоод ийм аян өрнүүлэх болов? Өнгөрсөн 20 жилийн хугацаанд банкны салбар бол зах зээлд шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи, тэгээд шинэ үйлчилгээ гэж оруулах зах зээл нэвтрүүлэхэд төлхөө анхаарч ирсэн. Тэгээд энэ хугацаанд болохоор ер нь хэрэглэгчийн боловсрол, тэр дундаа санхүүгийн бүтээгдэхүүний боловсрол, бүтээгдэхүүнийг яаж хэрэглэх, бүтээгдэхүүн хэрэглэж явах үед асуудал гарахад тэрийг яаж шийдвэрлэх, ер нь бүтээгдэхүүн юунд ашигтай юм, яг амьдралынх нь яг аль асуудлыг шийдвэрлэдэг, ямар асуудлыг шийдвэрлэх боломжтой юм гэдэг дээр бол ерөөсөө мэдээлэл хангалтгүй өгсөн ба гэсэн тийм ер нь судалгаанаас тийм их хөдөлгөөнөлт гарсан байгаа. Энэ нь юугаараа батлагдаж байна гэвэл энэ сүүлийн жилүүдэд ирж байгаа банкн дээр ирж байгаа хэрэглэгчээс ирсэн санал гомдол дээр тулгуурлаж бид нарын дүгнэлтэнд хүрсэн байгаа. Тэн дээр юу гэвэл ихэвчлэн бүтээгдэхүүн үйлчлэгээ ашигтай холбоотой. Бүтээгдэхүүн үйлчлэгээ ашиглах үедээ хангалтгүй мэдээлэл улмаас янз бүрийн асуудал үүсгэхэд жишээлбэл гүйлгээ гацчих юм уу, карт залгих юм уу, тэгээд санаандгүй ингээд интернет банк ашиглаж ажиллах гэдэг нь дутуу, тэгээд гүйлгээнүүд нь орох, мэдээлэл нь авах. Тэгээд янз бүрийн тийм үйлдэлүүдэд дутуу ихэд ингээд нэг янз бүрийн юм байгаад байгаа. Тэрний юу гэвэл анханасаа мэдээлэл гүйцэтгэх үг байгаа. Мөн хэрэглэгчид юу хадгаламжийн ач холбогдол, зээлийг авах шаардлагууд байна гэдэг. Ихэмчлэн ингээд ер нь мэдээлэл дутуу улмаас мөнгө хадгалуулах сонирхол харьцангуй бага. Зээл авахд хүндрэлтэй байдаг, интернет банк ашиглахад төвөгтэй байдаг гэсэн тийм ойлголтууд нийгэмд их түгээмэл байна. Тэгэхээр банкны салбар одоо байгаа энэ хэмжээнээс цаашаа хөгжөхөд хязгаарлаад, хөгжлийг хязгаарлаад. Юу гэвэл хэрэглэгч дараагийн түвшинд очих бэлэн байх хэрэгтэй. Ягаад гэвэл олон улсын түвшинд аль хэдийн цахим банк орсон. Нийт иргэдийнх нь бараг 90% жишээлбэл хадгаламжтай болсон. Тэгээд бүгд зээлийн системээр явдаг. Нийгэм аль хэзээ ингээд босд хөгжингөө тогтцсон байдаг. Монгол улс одоо хүртэл тэр систем бий болоогүй. Яаж нэг гэвэл ихэнх хэрэглэгчдийн өгвөл цалингаа зоглуулж орон сууцтай болдог ч юм уу, машинтай болох ч юм уу, тийм ойлголттой. Дээр нь хоримтлал үүсгэх тийм сонирхол айгүй харьцангуй бага. Юу гэвэл ирээдүйд асуудал гарахад за яг тухайн үед шийдэж чинь биз гэдэг ч юм уу. Тийм ер нь тиймэрхүү байдалд хандлагатай байдаг нь өөрөө энэ хандлагыг өөрчлөх шаардлагатай байна гэдгийг нь харуулдаг. Тэгээ ерөнхийдөө бид нар юу гэвэл энэ оноос 15 оноос өөрсдийнхөө маркетингийн стратеги дээр ер нь хэрэглэгчийн ер нь төд тусмаа харилцагч энэ банкны үйлчлэгэнд оролцож байгаа бүх хүмүүсийн санхүүгийн боловсролыг ер нь жоохон нэмэгдүүлэх шаардлагатай байна. Энэ бол зөвхөн нэмэгдүүлэхэд зогсохгүй ер нь олон улсын түвшинд хүрэх хэрэгтэй байна. Тэгжээж бид нар олон улсын бүтээгдэхүүн тэнд ашиглагдаж байгаа бүтээгдэхүүнлийг оруулж ирээд зах зээл нэвтрүүлэх юм бол хэрэглэгчд маань тухайн үед бэлэг хэрэглэж явах тохиол асуудал гарах. Тэдгээрийн гол нь шинж оруулж ирэх бүтээгдэхүүний ач холбогдлыг ойлгосон. Дээр нь бүрэн ашиглах буюу тухайн бүтээгдэхүүн тултал ашиглаж үр шимэд хүртэх боломжтой бүртгэн. Банктай холбоотой харилцаан дээр хүмүүстэй харилцагч нь илүү их гомдол тавьдаг байх. Энэ тэгэхээр нэг талаасаа бас харилцагчийн боловсролтой холбоотой гэсэн үг. Тэгж ойлгож болох юм. Тэгээ энэ харилцагчийн боловсрол гэдэг хүмүүс ташаа ойлгож магадгүй. Онлайн мэдлэгтэй ер нь хүү гэж юу юм, хүү яаж тооцдгийг, банк яаж ажилтдаг ингээд энэ бол тийм биш. Бидний яриад байгаа боловсрол гэдэг юм бол бүтээгдэхүүн зээл гэж юу жишээлбэл юунд ашиглагдаж байгаа юм бэ? Зээл гэдэг одоо жишээл ингийн байлаа тайлбарлаа. Зээл бол ирээдүйд одоо тийм бий болох хоригдлол байхгүй. Чи одоо юу гэвэл хадгаламж бол өөрийнхөө цуглуулсан мөнгө одоо тийм өнгөрсөн 10 жилийн хугацаанд цуглуулсан мөнгө гэж хахад зээл ирээдүйн 10 жилийн дараа хэдэн төгрөгтэй байж болох вэ гэдэг төрүүлж зээлэх буюу ерөөсөө л яг хадгаламж шин урьдчилсан хэлбэр. Энэ нь юу гэвэл илүү тухайн хүний нөгөө нэг өөрийгөө ирээдүгөө харахтай, орлогоо төлөвлөх, ирээдүйд карьерийн юм тэрийг ингээ өөрчилж харах боломжтой гэсэн. Тэгэхээр заавал байртай болоё гэвэл тухайн хүн мөнгөтэй халуугүй тухайн хүн зөвхөн ирээдүйд ирмэлцэлтэй зорилготой байх хэрэгтэй. Тэрнийхээ өрөөнд тэрэндээ хүрэх өөрийн гэсэн ажлын байртай, тэр ажлын байр нь хангалттай цалинтай байдаг. Тэрнээс зээлийн хөв төлөх боломжтой ч юм ингээд урагшаа харах
Тэр гол нь яг энэ боломжийг л одоо энийг л ойлгох асуудал байгаад байгаа. Тэгэхээр ихэнх хүмүүс бол зээл бол авах төвхтэй дараа нь хүү төлнө гэдэг яг буруу ойлголттой. Энэ бол зүгээр ирээдүйн худалдаа авалт байхгүй. Тэгэхээр юу гэвэл тухайн хүн 10 жил доктортой ажиллаж чаднаа. Сая 500 цалин авдаг. Тэгээд 500-аар сэвлэх боломжтой гэж тооцсон бол тухайн хүний 10 жил ирээдүйн авах тэр хадгалах 500 нь өөр ингээ хоримтлол болж үсээ тэрийгээ тэр мөнгөө өрсөлж одоо байр байдлаар авч байгаа гэсэн одоо нэг ойлголт байгаа. Энийг л одоо яг санхүүгийн боловсрол гэж ярьдаг. Санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх аяны хүрээнд за нэг хэсэг нь бол бизнес радиотой хамтарсан таны санхүүгийн боловсрол гэсэн радио нэвтрүүлэг байна. За аяны хүрээнд харилцагч руу хандсан за сайт бас нээж байгаа гэсэн 2-3 радиогаар бас нэвтрүүлгүүд цацж байгаа гэсэн талаар шахах байлгүй юм. Бид нар санхүүгийн мэдээллийн вебсайт гаргаж байгаа. Гэхдээ энэ вебсайт нь яг мэдээллийн сайт биш. Мэдээллийн сайт бол биш. Энэ бол энэ илүү боловсрал талтай. Бид нар ерөнхийдөө санхүүгийн санхүү дээр гардаг зарим нэг нэр томьёо, бүтээгдэхүүний талаар ач тус зөвлөгөөдийг ерөнхийдөө маш энгийн форматаар байршуулад одоо инфограф, видео хэлбэрээр оруулаад энэ сайтыг байршуул. Энэ сайт нь бол ерөнхийдөө бүх хүмүүст нээлттэй буюу ер нь санхүүгийн талаар асуудал үүссэн тохиол энэ сайтаас хараад зөвлөгөөг аваад, мэдээлэл аваад тэгээ очиод үйлчлэгээ яаж үйлчлэх бүтээгдэхүүнээ сонгох нэг шийдвэр гаргах боломжтой болсон гэсэн. Энэ чиглэс байгаа. Вебсайтаас гадна бид нэр 10 жилийн хүүхдүүдэд зориулаад манай салбаруудыг ихэд мөрөөдөлтөөр санхүүгийн боловсрол гэсэн сургалт сая 2-7 хоногийн хугацаанд одоогийн байдлаар 2000 хүүхэд төгссөн байгаа тийм. Энэ хүрээнд бол агуулга нь бол юу байсан бэ гэвэл ер нь хүүхдүүдэд одооноос ихч хоримтлол үүсгэж өнөө үед бол хүн болгоны мөрөөдөл бол энэ санхүүгийн эрхчлөлөнд байдаг. Тэгэхээр санхүүгийн эрхчлөлөнд хүрэхийн тулд одооноос хүүхдүүд онц сурах эцэгийнхээ үгэнд орохоос гадна өөрт орж ирж байгаа дэцэхээс сууж байгаа орлого бусд орлогуудыг хөрөнгөлүүлээд ирээдүйд болох цалингаа хөрөнгөлүүлээд ер нь санхүүгийн эрхчлөлөнд эцэгхээс төрүүлж хүрэх боломжтой шүү. Та нар өөрсдийнхөө гараад өөрсдийнхөө мэдлэгээр та ерөөсөө энгийн зуршил буюу хадгалах зүгээр мөнгө хөрөнгөлүүлэх байдлаар хүрэх боломжтой шүү гэдгийг хүүхдүүдэд ойлгуулах эцэгхээс болж игэл хурдан хугацаанд санхүүгийн бий даах боломжийг бүрдүүлэх тэр ойлголтыг чиглэсэн аян ингээд 80% явж байгаа шиг байна. Одоо ингээд энэ 7 хоног тэрний дуусчих байх. Ерөнхийдөө сая хэлж нэвтрүүлэг танаагаар явж байгаа нэвтрүүлэг 2 FM-ээр бид нэг асуулт тавилтын нэвтрүүлж байгаа. Энэ дээр юу гэвэл ингээд санхүүгийн боловсролтой асуултууд тавиад хүмүүс манай сайт руу ороод edutsukolbagc.com сайт руу ороод тэр мэдээллийг олж мэдээд тэгээд асуултанд хариулах байдлаар энэ бол юу гэвэл хэрэглэгчдийг ер нь санхүүгийн энэ сайтаас мэдээлэл авах боломжтой, ашиглах боломжтой гэдгийг одоо зуршил болох зорилгоор ер нь ашиглах зорилготой гэдэг нь явж байгаа. Энэ аян бол 5 сараас эхэлж байгаа. Дөнгөж энэ сарын хугацаанд бол ерөөсөө 4 янзад ажил хийж байгаа. Ер нь бол энэ аян цаашаа тасралтгүй үргэлжлээд явах тийм зорилготой байгаа. Зөвхөн энэ бол зөвхөн эхлэл юм. Бид нар энэ вебсайтынхаа контентыг тасралтгүй нэмэх, тасралтгүй хөгжүүлж явах. Ер нь Монгол улсын бүх иргэд энэ сайтаас ороод зүгээр санхүүгийн боловсрол ер нь энгийн байдлаар богино хугацаанд 4-5 минут зарцуулаад авах боловсролыг мэдээллийг бид нар эндээ одоо багтаанаа агуулнаа гэсэн тийм зорилготой. Сайтын талаар дахиад тодруулахад тэгэхээр илүү хялбаршуулсан мэдээлэл байх нь инфографик гэдэг чинь энгийн хүмүүс ч ойлгоод бодож харах байх. Тэгэхээр тэр тал дээр ер нь бодолцсон уу тийм? Тэн дээр бодолцсон. Энэ дээр юу гэвэл бид нар аль хоор томьёог 1-2 болох багтаах дүрсээр дэмжих хамгийн гол нь юу вэ? Логик дараалал байдаг. Тэгээ бид нар энэ дээр тайлбар, хүүрнэл төрүүлжний тайлбар яваад байдаг шүү дээ. Монгол дээр хуучны гараад тэрийг нь хасцсан шууд ер нь факт яриад фактууд нь гол нь хүмүүс өдөр тутмын амьдралыг шууд тохиолддог. Жишээлбэл одоо хамгийн энгийн жишээ нь хэрвээ та карта залбирал яах вэ гэж. Тэгэхээр та бол энэ дээр энэ хэрвээ та карта залбирал янз бүр сандрах шаардлагагүй. Заавал найз төгтөргөө ярьж те энэ тохиол яа гэж асуух шаардлагагүй. Хин нэгэн те банк руу шууд залгаад те ингээд дурын уцрууд мэддэг ус руугаа залгаад ягаа карт яачаа гэж ингээд сандрах юм. Тийм шаардлагагүй зүгээр л тэндээ хуцын заагаад өгсөн. Одоо жишээлбэл юу вэ гэвэл та манай яг карт алга болсон тохиол залах дугаараа одоо тийшээ залгаад тэгээд хамгийн ойр байгаа салбар дээр очиод те картынхаа захиалгыг өгөөл тэгэл 2-3 хоногийн дотор картаа болчихно. Мэдээж та карта алга боллоо гэд би яаж банкар үйлчлэх гэж мэдээж өөртөө асуулт тавих. Тэр бол юу гэвэл та зөвхөн цахим карт чи иргэнийсэн цахим картаар боломжтой байна. Тэгэхээр юу гэвэл зүгээр энийг л бид нар хүрчээр ерөөсөө хүмүүс карт санаанд өгөх тохиолдолд карта заргуулъя гэж сандралгүйгээр тухайн үед шийдвэрээ шууд гаргаад
юу хийх нь ойлгомжтой байна гэсэн. Яг энэ байдлаар бид нэр олон жишээнд ороод тайлбарласан байна. Санхүүгийн боловсролыг дэмжигч гэдэг үг бол бидний хардгаар бол голомт банкны рекламцсан өөрсдөө гоё рекламцсан үг биш болох нь шүү дээ. Тэгээ энэ бол реклам энэ төр биш. Энэ болохоор бодит ажил байхаар байна. Бид нар бол зүгээр энэ бол манай одоо нийгмийн хариуцлага нэг одоо гол жигүүр тэгээ яг одоо хийгдэж байгаа ажлын одоо гол зорилго гэсэн. Энийг үйл харилцах цаа олон улсын түвшинд хүргэх. Одоо боловсролыг олон улсын түвшинд хүргэх. Тэгжээж бид нэр дараа нь ярих нь шүү дээ тийм. Дараа нь хүргэчих юм бол бид нэр олон улсын үр дүнтэй бүтээгдэхүүнийг одоо зах зээлд нэвтрүүлэе гэж ярих гэдэг. Бизнесийн салбарт харахад дандаа л хэрэглэгчид цоош нь гой бүтээгдэхүүн тийм олон орчин үеийн технологи авчирч юм. Гэхдээ төрүүлж хэрэглэгчид ерөөсөө бэлдэхгүй байна. Үүдл iPhone, Samsung барьж байгаа. Гэхдээ яг тэр утасныхаа iPhone-ийнхаа юм боломжийнхаа хэдэн үе гэж хэлж байгаа асуу. Хов хүний санхүүгийн удирдлагын чадварыг хөгжүүлэх, түн шаардлагатай мэдээлэл өгөх, зөвлөгөө өгөх. Тэгээ ер нь өдөр тутамд ашиглаж болохоор энгийн зөвлөгөөнүүдийг өгөх. Тэгээд тулгарсан янз бүрийн санхүүгийн бүтээгдэхүүнтэй холбоотой тулгарсан асуултуудыг хариулах. Тэгээд мэдээлэл өгөх зорилготой байгаа. Таны санхүүгийн боловсрол гэсэн нэвтрүүлэг нь 7 хоног бүрийн даваа гарагт өглөө 8:10-аас болно. Нэвтрүүлэг хэр удаа үргэлжлэх вэ? Нэвтрүүлэг он дуустал буюу ерөнхийдөө 12 сар дуустал, энэ оны 12 сар дуустал гэсэн. Зээл хөөцөлтөн гэдэг ч бөөн чирэгдэл юм шүү. Тоймтойхон юм аваагүй хэрнээл цалин дуусчих юм аа. Цалингийн зээл лизинг хоёрын аль нь ашигтай байдаг юм бол Зээлийн хүү хадгаламжийн хүү л гэдэг. Ингээд хүүгээ яг яаж зөв тооцохыг бид нар мэддэг үү? Санхүүгийн харилцаанд ороход энэ мэд мэдэхгүй олон бэрхшээл танд тулгарч байна уу? Бизнес радио 98.9 санхүүгийн боловсролыг дэмжигч Голомт банк хамтран таны санхүүгийн боловсрол нэвтрүүлгийг хүргэж байна.